1996 онд Bone Thugs and Harmony Crossroads гэдэг амьдрал үглийн тухай дугаараа pop rap R&B жагсаалтуудыг тэргүүлж эхэллээ. Дотны хүний алдах сэтгэлийн зовлонг бид бүгдээрээ мэддэг. Энэ байдгаач үзэж тулсан шүү дээ. Bone Thugs and Harmony тэрийгэж сэтгэл зүрхээрээ шингээсэн дуу хөгжмөөрөө дамжуулж илэрхийлдэг. Тэдний уран бүтээл жирэн DMC Геотагийн залуусан шаардлагад нийцэж чадаж байсан юм. 1999 оны турш Bone Thugs and Harmony зүрх сэтгэлийн нарийн утсыг хүндсэн дуунууд толгой эргүүлэн техникээрээ дэлхийд даяар фэнүүдэд нэгтгэж чаджээ. Тэгэхээр DMC Геотагийн залуусан шаардлагад бүрэн утгаараа нийцэж чадсан. Хурдан рэпийг уянгалаг хэмнэлтэд болгож чадсан нь бүлгийн хөгжмийн түлхүүр болж өгсөн л доо. Энэ нь гайхалтай. Тэд хөгжмийн гол урсгалыг гажуудуулж дуу хийсэн нь сайн муу аль аль нь болохыг хэлж мэдэхгүй. Тэгэхэд гайхалтай юм болж. Гишүүд нь зөвхөн тайзаар холбогдсонгүй. Гэр бүлийн найз нөхдөс гадна хатуу хөтөө амьдралыг хамтдаа туулсан найзууд бас байсан юм. Бидэнд бидл байсан. Бас хөгжмөөс өрзүүл байгаагүй. Бид тавуулаа сайхан амьдралтай биш ээ. Тавын тавуулаа амаргүй амьдралыг үзэж туулсан залуус. Тэрнийхээ хүчинд хипхопын төлөө буцалтгүй зогсож явж чадсан юм. Bone Thugs-ийн хэдийгээр хөгжмөр ил гарч ирсэн ч дуулдаг сэдв нь гэмтэргийн ертөнц, хар тамхи, эмгэнэлт амьдрал зэрэг байсан. Гэхдээ бас эргээд тийм амьдралаар явжээ. Бид нар их чуудаг байлаа. Зогсоо зайгүй шүү. Бид нар орон гэргүй байн галзан байдаг. Тэг жил амьдарч байлаа шүү дээ. Би дүүгээ шоронгоос гаргаж авах гэж маш их мөнгө зарцуулсан. Би арай л дэндүү ман сурахулсан. Бүр өөхгөө шахсан шүү. Би орол руугаа байсан газар руугаа буцахыг хүсээгүй. Харин шин зүйл хийж цаашаа улам тэмүүлж жаргалтай байх ёстой. Тийм биз дээ. Bone Thugs and Harmony-гийн өсвөр насны 5 залуу ах дүү Lazy, Flesh and Bone, тэдний үеэл Bish Bone, Crazy Bone, Busy Bone нарын сайн найзууд нь байлаа. Тэд Cleveland-ийн Gimli гэдэг газар хамт өссөн. Тэр газраас Америк мөрөөдөл азархол газарт бий. Үнэндээ манай энд юу ч байхгүй. Эргэн тойрны хараач тэ. Тийш харда. Хов хоосон. Бид эндээс л гаралт. Чи нэг удаа хөршинд очлоо. Би Бронкс ихэлдэ. Тэгэхэд л гетто гэж юу байдгийг харсан. Том хотуудад гар тамхи их мэдэг юм тэрэг газар авсан байдаг. Манхэттен, Комптон гэдэг захын ядуулын орооллын хүнд амьдралаараа алдартай газрууд олон л доо. Харин бидний хувьд Кливлендийн гетто чинхэн амьдралыг мэдрүүлсэн. Тэгээд тэд өөрсдийнхөө амьдардаг Гленвиллийн амьдралын талаар дуулж эхэлсэн байна. Дээрэмт нь хулгайлна. Дамлна гэд юуг л бол юуг л хийн. Тэд нэр хүмүүжлтэй айлын биш гудамжны хүүхэд байсан. Хаасайг үгсэн хүний цогц таарч буундуугаар нь ердөө 30-40 долларын төлөө хутга шүүгэндээ тулна шүү дээ. Бид тийм л орчин төссөн. Бид нар хар арьстай болохоор цагаанууд их гадуурхаж цэнгэний газраар ч оруулдаг. Тэгээд бид өөрсдөө дуу ичгэр шийдсэн. Намайг ойлгож байгаа үстэй. Тэгээд л бид өөрсдөө дуу ичиж уянга нэмж өгсөн юм. Өөрсдөө л бүгдийг санаачилсан. Тэр үед ямар дүр зурагтай байсан бэ гэхээр орой үчир гадуур гарч хүүтэн шүн поошинд галасааж тойрч зогсоод мэддэг байгаа юмнаас хуваалцаад л нэг тиймэрхүү байдлаар л өссөн шүү дээ. Бид нар хэн хамгийн бүдүүлэг үгээрээ өглөхөө үздэг тэмцээнд байнга оролцдог байсан. Тэр тэмцээнээс л бидний өглөх ур чадвар хурдтай сайжирсан гэж би боддог юм. Бид нар хонголд гудамжинд сургуулийнхаа хааныг мухард гээд боломжтой бүх газар үгэлдэг байлаа. Тэгж байгаад Band-Aid Boys гэдэг бүлэг байгуулсан.
Band-Aid Boys хамтлаг янз бүрийн нэвтрүүлэгт орж эхэлсэн ч удалгүй нэрээ Bone Enterprise гэж өөрчилжээ. Тэгснээр орон нутгийн бичгийн студидтэй хамтарч Basis of Date гэдэг цомог гаргасан. Basis of Date цомгийн анхны хөлбөрийг гар дээр авч чаад нүүрэнд нь байгаа өөрсдийнхөө зураг нэрсийг хараад яаж байсан тодорхой үстэй. Тэр үед зарим нэг 20 цар байсан л да Cleveland ч үү дээ. Тэгэхээр бид цэвэрхэн байхгүй бол Cleveland-ээс явхаас аргагүй төрнө. Тэгэхээр тэр цомогтой жаахан хөнгөн хандсан гэх юм да. Өөрсдийгөө Bone гэж энгийнээр дуудах болсон 5 найз Лос Анжелес руу хөдөлжээ. Тэнд очиод өөрсдийн шүтэн NWA-ийг үүсэн байгуулгаж Ruthless бичлэгийн студийн эзэн Eazy-тэй гэрээ байгуулах горилго тээж байлаа. Бид 2 гаруй дуу бичиж гисэн халаасандаа хэдхэн ногоонтой байлаа. Тэгсэн ч гэсэн бидэнд боломжийг алдлаг ажиглахын тулд үзээд алдахаас өөр арга байгаагүй шүү дээ. Бид нар өдөр бүр Ruthless руу залгадаг. Өдөр алгаслаг өөхгүй залгаа шүү дээ. Гэтэл нэг өдөр өрөөндөө завгүй сууж байсан чи утас дуурайд авлаа. Тэгэд Eazy утасны цаанаас байна уу? Бөөмтэй ярьж болох уу гэсэн. Бөөм байна уу гэх. Намайг хартал Crazy утсаар ярьж байснаа. Eazy байна рэп дуул гэсэн гээ. Тэнгүүтээ би утсаа аваад өглөж эхэлсэн. Хамаг чадлаараа тэр сонсож байснаа дуу алдсан. Манайхан ч магтаал сонсоод урамшлаа. Бүр дуу алдсан шүү. Eazy бидний хаанхих болохыг асуухад нь би Cleveland ихэ гэдэл тэр хөгшөө. Би 2-7 хоногийн дараа наач нооч нэг гэхэд миний бүр ирүүр мулдарсан шүү. Cleveland-ийн Bones-ийн Eazy-ийг тоглолтоо дуусгасны дараагаар тайзны яар дуулцахаар хүлээж байлаа. Eazy үгэл гэсэн. Тэгэд Lazy Bone үгэлсэн. Ингээд тэр Crazy Bone намайг бас Lazy-г үгэлэхийг сонссон. Угаасаа үгэлэхээс өөр юу ч үзүүлэх билээ тэнч. Тэр хэлэхдээ өөр зүйл хэрэггүй энэ л байна штэ. Дараагийн энэ байна гэсэн. Eazy залуусаас хэний ч хараагүй зүйлийг олж харсан. Бид Tax and Harmony гэдэг дуутай байсан юм л да. Eazy харин тэр дууг сонсмогцоо наадах чинь танаа хамтлагийн нар байна гэлээ. Тэр хэлэхдээ та нар рэп дуулахынхаа хажуугаар уянгалдаг юм чинь энэ дууныхаа нэрийг ашиглах нь зөв гэсэн. Тэрнээс хойш удалгүй Eazy тэдэнтэй LA-д бичлэг хийх тов гаргасан юм. Продюсераар нь DJ Unique ажиллагаар боллоо. Eazy-гийн хүчээр бид уулзсан юм шүү дээ. Бидний хамтын ажиллаараа тэр өөрөө иргэн ирсэн бол Boom Taxi хувьд бол тоглоомд оролцох эхлэл болж өгсөн юм да. Ажлынх нь анхны үр дүн нь Boom Taxi-ийн төрж өссөн Glenville хотын амьдрал нөхцөл байдлыг харуулсан амьдралын өөрчилсөн Things Rise Bones гэх дууны клипийг 1994 онд гаргаж олонний хүртэл болгосон юм. Би өмнө нь хурдан раймыг уянгалга илгуудаа нийлүүлж хатуу хэллэгээр хар бараан амьдралыг харуулсан тийм дуу сонсч байгаагүй. Үнэхээр сонсож байгаагүй шүү. Анх сонсоход гайхалтай юм шиг. Tagish Ragish Bones Rap chart-ын 2 дугаард бижигдэж Bone Taxi-г орон нутгийн баатар болгосон байна. Cleveland даяараа шоу гэж бидэнд маш их урам өгсөн. Яванда бүр LeBron James шиг Cleveland талдаршсан. Үнэхээр гайхалтай. Бидний явсан газар бүрт үдшилэг болдог байлаа шүү дээ. Cleveland нэг л зүйл дутагдж байсан. Тэр хоос орон цаг Boom Taxi нөхөж бөглөж өгсөн юм да. Tagish Ragish Boom chart-уудад тэргүүлж Eazy тэдэнтэй урт хугацааны гэрээ байгуулсан байна. Ингээд тэд 2 дахь single гаргасан юм. Энэ удаад тэд Eazy-тэй хамтарчээ. Дууны нэр нь For the Love for Money. For the love of money. I'm coming up quick and not quick, cause flesh be loving is money. I'm giving up love to the hustlers, all them cyclists, just making that money, stand on your feet, and you better believe, gotta have that cheese for the green leaves, never catch me sleep. Ерөнхийдөө Eazy-гийн санаа байсан л да. Тэр бидэнтэй хамтрахыг тэр дундаа дуунд маань оролцохыг их хүссэн. Easy, CPT or Eric Wright, it's all the same. Now those might trip on how I stack my grips. I got the habit, yeah. Бид нарын дууны гол утга санаа нь мөнгөний мөрөөс болсон ядуу амьдрал. Тэрийг Cleveland-ийн гудамжны амьдралаар илэрхийлж харуулахыг зорьсон.
chillin'. For the money these niggas be sellin'. Up in the cup where you find a nigga thuggin' up and breaking skulls. And when I stick you and lick you up in my right, get up my soul and love and more. Энэ дуу нь рэп чартад эхний 5-д орсон 2 дахь дуу нь боллоо. Дууны клипийн зураг авалтыг Кливленд хийхэд Easy өөрөө оролцжээ. Тэр үед чинь гудамжны залуус зөвхөн зурагтаар харж дууг нь сонсож шүтдэг байсан хүний хотод нь ирнэ гэхэд ямар их баярлсан гэж санана. Бид багасаа шүтэж мөрөөдгөөс цаашгүй байлаа шүү дээ. Easy 99.9% бидний хажууд байна гэдэг бол мөрөөдлөг хэлснээс өөр зүйл. Харин би Easy-г дохор өгснгийг сонсоод нийл гайхсан. Юу? Нас барсан. Нэг өдөр автобусанд суух гээд явж байвал яг хажууд нэг машин ирээд зогсдөг юм байна. Чанга дуу тавьчихсан. Сонссон чи миний дуу байсан. Тэгэд би хөөе наадах чи манай дуу мөн үү гэсэн чи өөдөөс тийм ээ л гэж байлаа. Ямар их баярлсан гэж. Ястаа гоё. Өөртөө ч итгэхгүй байсан шүү. Хейтийн эхний 10 багтсан дуунуудыг араараас нь гаргасаар Bone Thugs Cleveland дэх төрөл хотынхон хипхопчдыг байлдан дагуулсаар байлаа. Нэг удаа би дүүтэйгээ гадуур хооллохоор гарсан юм л да. Тэгээд нэг газар дөнгөж хороод байж байтал далайн давлгаа шиг олон хүн бүчээд авсан. Олонх нь огтуд байсан л да. Бүгдээрээ л гарыг өсгөө өгөөж хэд л овоорч гарсан. Тэгэхэд ёстой галзуурмаар байсан шүү. Бид нар мөнгнөөс илүү нэр хүндтэй болсон. Бид нарын буудалсан зочд буудлын тооцоо хүртэл Easy ил төлж байсан шүү дээ. Бид нарыг шүтэн бишрэгчтэй дарагдаад байж хад Easy залгаад "Ой та нар хүмүүс дарагдж байна уу? Хурдхан шиг студ дээр ирээ. Цомгийнхаа ажилд орох хэрэгтэй байна" гэсэн. Ruthless студ дээр 2 дахь цомог дээр ажиллаж явахдаа Bone Thugs-ийн Easy-тэй хамт Нью-Йорк руу явсан байна. Тэд нар яг ийм хаач явсан хамт дагаж явдаг байлаа. Easy ерөөсө хүрм өмсдөг үл дээ. Миний юу гэх гээд байгааг ойлгож байгаа үстэй. Тэр намайг цачд буудалд хүрээд иргэсэн. Намайг тэнд очиход бөвнийхэнтэй танилцуулсан л да. Тэрнээс хойш би Easy-тэй ер нь уулзаагүй. 1995 оны 3 дугаар сарын 16-нд Easy дох туссан гэдгээ олон нийтэд мэдээллээ. Харин 10 хоногийн дараагаар өвчнөн даамжирсны улмаас нас барсан байна. Тэр ердөө 31 насалсан юм. Бурхан минь гэж Easy-г үгсэн гэж сонсоод галзуурах төгсөн шүү. Би өөртөө итгэв. Тэр өдрүүдэд үнэхээр идэхийн аргагүй өнгөрсөн. Бид нар Eтэй баг өдөр бүр хамт байдаг байсан. Энийг ч тэрийг ч ер нь юу ч хийсэн хамт л байдаг. Таанч тэр аимшигтай өдөр ирсэн. Биднийг чирч явсан хүн байхгүй болчихсон. Bone Thugs-ийн өөрсдийн чирч явсан Easy-д дөнгөж дуусгаад байсан шинэхэн цомгоороо хүндэтгэл үзүүлж E1999 мөнх гэдэг нэр өгсөн байна. Цомогт орсон дуунууд нь хит болж хамтлагийн цаашид явах замыг засч байлаа. Энийгээ дагаад тэд дош товн дээрээ улам алдарших болсон юм. Тэрнээс хойш бид улам бүр алдаршаад л байсан. Гудамж талбайгаа таанч явсан хүмүүс биднийг сонсож хараад л таньдаг болсон нь тэр үедээ дошин дээр маань зулсар болж байгаа юм шиг санагддаг байлаа шүү дээ. Тэгээд л мөнгөтэй болж сайн хоол идэж, сайн тамхи татаж, сайн арх уудаг болсон доо. Манайхан мөнгөний амтыг мэдэрч эхэлсэн. Эхэндээ сайн хоол идэж, явандаа үсээ арчилж, бүр явандаа сайн гутал өмсөж эхэлсэн. Энж гайхалтай байсан шүү. Хамтлагийн уран бүтээл гарсан даруйда рэп, R&B, dance зэрэг бараг бүхий л хөгжмийн чартын эхний 20-д багтдаг болсон юм. Бид нар сүүлдээ бүр дэлгүүр орж хүнс цуглуулгаас ч залхуурдаг болсон гэж. Тэгээд нэг залхуурхтай холбоотой дуу гаргах санаа болсон юм. Залхуутайгаа холбоотой тийм уялдаатай.
Бөөм таксийнхны эмгэнэл харуулсал E1999 мөнх цомогт орсон нэгэн дууг хийх эхлэл болсон байна. Тэр дуунч тэдний хөгжмийн өв болж үлдсэн билээ. Бидний таньдаг хүмүүс хэд хэдээр нас барсан л да. Виш бөөмний авгаагч хайрлц хүний гар дамаалдсан. Алуурчид ахыхын толгойд буудсан байсан гэсэн. Манай найз Тони алуулсан. Бас миний найз Холливуд Crazy-гийн үеийн найз охин бас алуулсан. Би бас хүүгээ алдсан. Хүмүүний өдөө 6-7 хоногт нас барсан болохоор надад их хүн тус. Easy-гээс хойш бид олон дотны хүний алдсан. Бид маш их үхэлтэй учирсан. Тэгээд энэ тухайга дуулж эхэлсэн юм л дээ. Бөөм таксийн уу гашууга бараг бүх дундаа шингээж, бүгдийг шахуу дүрсчүүлж Crossroads гэж нэрлэсэн байна. Бараг л бүх амьдралаа хүрсэн хамтлагийн гишүүн бүр өөрөөрийн гэсэн дуу хийж дараагийн шатанда ахиж байсан. Бараг л Easy энэ залуусаар дамжуулж өөрийнх нь дутуу оргисон зүйлсийг гүйцээж амьдралын үнэн мөнийг хүн байхын утга учирыг бусдад ойлгуулж байгаа юм шиг л санагдсан. Crossroads 3 чартын эхний байрт бичигдэж байлаа. Хоёрт платиниум шагнал Грэмми хамгийн шилдэг рэп шагналыг хүртсэн. Тэр үед бидний амьдралын хамгийн чухал мөч өнгөрсөн. Ээжээ, би Грэммид орж байна. Тэр үед л бидний мөрөөдөл биелж эхэлсэн дээ. Дом болоод дуучин болно гэсэн хүүхэд насны минь мөрөөдөл жинхэнэ утгаараа биелсэн юм да. Yeah, man, I miss my Uncle Charles, y'all. And he should be gone in front of his home when they did the boo was wrong. Bone Thugs and Harmony хамтлаг өөрсдийг гаргаж ирсэн Easy-гийн араас эмгэнсэн эмгэлээр гаргасан дуунуудаараа 90-ад оны дунд үеийн бүхэл чартуудыг тэргүүлж байсан юм. Гэхдээ тэд Ruthless студийн шинэ эзэн Easy-гийн бэлэвсэн эхнэр Tomika Woods Wright-ийн шинэ нөхцөлд уучраа олох гэж хэд зөвхөн л байлаа. Бидний харилцаж байгаа эвгүйдэж эхэлсэн л дээ. Бид нар чинь эхэндээ Easy-тэй ажиллаж байсан бол одоо эхнэртэй нөхцөл олгуулсан. Жохон тиймэрхүү л байсан л дээ. Би Эрик биш болохоор Эрик шиг байхгүй дээ. Ажлын ерөнхий зарчим анх байснаас огт өөрчлөгдөөгүй. Гэхдээ би Эрик шиг ажиллаж чадахгүй шүү дээ. Easy-г нас барсны дараа төсвөр хүнээс зааварчилгаа авч ажиллана гэдэг бол их хэцүү. Сайн мэдэхгүй үнтэй ажиллаж эхлэхэд үнэндээ хийх ёстой юм хийж байдлаар явж чадахгүй шүү дээ. Гэхдээ бид студиэр хийх ёстой ажлаа шинэ нөхцөлд харуулах гэж хичээсэн. Ямар ч байсан олдсон боломжийг алдахгүй гэж хичээсэн. Bone Thugs хамтлагийнхан үхэл хойд насны тухай илүү сурталчлах боллоо. Тухайлбал ноён Ovija дуу болон Глебэнд нь энэ тухай төлхөө харуулсан нь тэднийг чөтгөр шүтдэг их цурхал гарахад хүргэсэн байна. Бид нар хар бараан үхэл учир битүүлэг зүйлсийг их дуулах болсон л доо. Бид нар залуу байсан болохоор хийгснээ хийж байсан л тэр байгаа л да. Мэдээж ах トゥ ус тоглоомд гар нийлдэг л дээ. Гэхдээ тоглоомыг зүгээр хэрэглэх гэж авдаг. Тэглээгээд тэр тоглоомынхан хараад болно гэдэг бол байж боломгүй л зүйл л дээ. Bone Thugs-ийн студидтэй өмнөхөөс Тэсөр өн гаясаар дайны урлаг хэмээх нэртэй дабл цомог дээр ажиллаж байлаа. Энэ цомгийн анхны сингл Bone Thugs-ийн өөрсдөө үндсэн стилээс Тэсөрөөр харуулж хийсэн. Тэр дуу ерөнхийдөө бидний өөрсдөө сорж шалгасан дуу байсан л да. Гэхдээ яхав хүмүүсийг гинэт цочролд оруулах үед бид юу чадах вэ гэдгээ харуулсан тийм
тиймэрхүү дуу юм уу да. Бид амьдралдаа нэг нэгнээ дүүшин харин үхээд ганцаардаг шүү дээ. Хүн уурлан бохимдно, хямран, зүдэрнэ гэхдээ бие биенийгээ гэсэн сэтгэл байхад яаж амьдарч болдгийг харуулсан дуунуудтай л да. Busy Bone дундаа клип хийхээс татгалзжээ. Тэр Bone Taxi-хэн Easy-тэй хийсэн гэрээнээс болж уурлаж байлаа. Бас тэр нь Tomika Woods Right-тэй муудалсан нэрмээс болсон байна. Үнийг хэлгээд би Bone Taxi-хэн шинэ хар залуусын амьдралд анхаарах хэрэгтэй байсан гэж боддог л да. Бид нэр олсон мөнгөө илүү зөв зүйлд зориулж хямхтаа зохицуулах хэрэгтэй байсан. Сүүлдээ асуудал шүүхэд шилжсэн. Тэр үед бидний олсон зарцуулсан мөнгөийг сохор зооцч орхигдуулалгүй хянах ёстой байсан юм. Бид нэр Tomika-тай маргалтахын оронд илүү их боломж олгох байсан. Тэр тухайн үед юу хийхээ сайн мэддэг л байсан шүү дээ. Нөхөр нас бараад удаагүй байхад нь жаахан ч гэсэн завсарлага өгч амьсгаа ахуулах хэрэгтэй байлаа. Энийг л бид ойлгоогүй байсан байлээ. 9 жил хагас ажилласан студи ажиллаа мэднэ. Харин Bone-ийнхэн учраа олохгүй байсан. Одоогоос 10 жилийн өмнө ч гэлээ эргээд бодоход бид нар орлогоо хуваагаад хэн хэндээ илүү хувь ноогдуулга байсан. Тэр үед хүний үг сонсдоггүй зөрүүдж байж тээ. Ямар тач дандаа сингл хийхийн оронд өөр юм хийх хэрэгтэй байсан юм шиг. Мэдэхгүй. Тухайн үед юу ч боддоггүй л байж. Хэдийгээр маргаантай байсан ч гэсэн Bone Taxi-хэн дайны урлаг цомгийнхаа 2 дахь хээд дуу бичиж If Cold Teach the World хэмээх илүү их зүйлийг ухамсарласан гэмээр нэр өгсөн байна. Michael Jackson-ы cover дуучиг санагдсан. Michael Jackson If I Could Teach the World дууг тэгжэл coverлох байсан баг. Ерөнхийдөө төсвөр дуу болсон л доо. Bone-ийн 2 дахь нүрийг харуулсан. Тэгэхдээ бүр гэгэл талыг. If I Could Teach the World нь Bone Taxi-хэн рэпийн шилдэг 10 дуунд багтсан 7 дахь дуу болж чадсан байна. Энэ дууг хэн ч ямар ч хүн сонсч болохоор тэд энэ дуугаараа цоошин төвшөнд гарсан юм. Үнэхээр шинэлэг болж өгсөн. Артист байхаас гадна сэтгэлгээ сайтай байх хэрэгтэй. Шүтэн бичлэгчид сонсогчдын хүсснийг дуулж сайн муу аль алийг харуулсан 2 нүртэй байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ хамгийн чухал нь та чанар алдахгүй байх. Дахиад л Busy Bone дууны клипний зураг авалтанд саад хийлээ. Тэрний энэ гүжүү дааш хамтлагийн гишүүд болон найз нөхдийн хооронд маргаан үсгэх эхлэл тавьсан юм. Уг нь бид санаа нэгтэй ажиллах ёстой л доо. Гэтэл дөрвөн нийлээд нэг нь гүжөөд байхаар ажил урагшлахгүй. Хэд хэдэн боломжийг алдсан. Энэ чинь байж болох ёсгүй шүү дээ. Бид тэр он жилүүдийг гол төлөв согтуу хөлжин өнгөрөөсөн л доо. Дандаа л мансуурсан байдалтай. Миний өвөө эмээ хоёр архичин байсан. Харин ээж маань өвс татдаг. Би болохоор би ийм л орчинд өссөн л дөө. Өссөн орчноор зогсохгүй бүр цуснд минь орчихсон юм чинь. Тэгээд л би ийм байдаг л байх л да. Busy Bone хамтлагийн ажлаас аргач татаж уналтанд оруулж байсан бол өөр нэгэн гишүүний учруулах хохирол бүрчих байсан юм. Бүгнийг дуугүй даруухан хүнтэй эвээ олоод байсан гинтэл шуурга шиг болчихсон. Яах нь мэдэгдэхгүй. Мянсан 1990-ад оны дундуур Bone Taxi хамтлагийнхан хип-хоп хөгжмийн ертөнцийг өөрчилж байсан. Тэдний гаргасан шинэ хөгжмийн урсгал стилийг баруун эргээс зүүн эрэг хүртэл бүх топ рэп артистууд хүлээн зөвшөөрсөн байна. Огт сонсоогүй цоошин зүйл байлаа. Бусад рэпрүүд ч гэсэн гандан буурахгүй харуулгын тулд ижил стилээр дуулж эхэлсэн.
Ингэж олонний дунд хүндэтгэл олсон Bone Thugs-ийн 1996 онд Tupac Shakur-тай хамтран Thug Love хэмээх дууг хамтран хийсэн байна. Дараа нь тэрний өрсөлдөгч Notorious Big-тэй хамтран Notorious Thugs дууг хийсэн байна. Тэд ч яг өөрсдөө эсхийг хийсэн. Харин Big юу хийхээ сайн мэдэхгүй эргэлдсэн л дээ. Жаахан бодоод л Armed and dangerous, ain't too many can bang with us. Straight up, we no angel dust. Label us notorious. And that's no Big-ийн сонсогчид тэрнийг өөрийнхөө стилийг яаж өөрчлөхийг харах л үлдсэн юм да. to make Biggie change his Гайхал байсан. come through with Miles and Cruz. Good fellas down to the most of do. Who's the killer? Me or you? We forgive you, and you know not what you do. 7 a.m. woke in the morning with Henny caffeine and green and nicotine. No dose, so pop a couple of dope that a rip shot. Nigga, Mr. Clean, nigga, clean. Like Biggie. Big дэднийг машиндаа суулгаад гадуурх явдаг болсон. Тэр чи Bone Thugs-ийн алж өгч байгааг цаашдаа бүр алж өгөхийг мэдж байсан. Bone Big хоёр гэдэл бодтоо. Гэвч 1990-ад оны сүүл үед Bone Thugs-ийн дотроо хагаралдаж эхэлсэн юм. Бэзэлхэд Томика Вудс Райттай үүсгэсэн хувийн маргаан улам хурцадлаа. Нэг удаа сэтгүүлд өгсөн ярилцлагада Томика хамтлагийнхныг нь албаар архитуулж мансууруулж байна гэсэн байна. Намайг хэтэрхий залуу архи уух. Өвс татах дуртай болохоор миний үгийг таахгүй бусдын үгэнд итгэдэг байсан. Бусдыг буруутгаж үүрэг хариуцлагаас цугтаахаар амар байсан гэхгүй юу? Миний хувьд бусдыг архитуулж мансууруулах ямар ч ашиггүй шүү дээ. Яг гэвэл энэ зүйл чинь өөрөө сүрлийн эхлэл. Энэ хооронд Bone Thugs-ийн 3 гишүүн хамтлагаасаа хүнд ирж соло цомгоо гаргажээ. Хамтлагийнх нь студид цугларж 4 дахь цомог BTNH Resection дээр ажиллаж байхад Crazy Bone бигдан уран бүтээл хийж өөрийгөө сурталчилж явжээ. Нэг өдөр Lazy бишээ. Busy над руу залгаад л да. Тэр андамын чиний ажлыг ойлгож байна. Чи цомгоо хийх хэрэгтэй. Гэхдээ бид нар шинэ цомгоо чамгүйгээр бичих гээд байна шүү гэхтэн би тийм үү? Зөө. Та нар хийх. За, ойлголоо. Чүтрэг авах гэсэн. Продюсерууд араараас орж ирээд л байсан л да. Намайг ойлгож байна. Ерөнхийдөө бол үндсэн ажил баг зэрэг өөрчлөгдсөн гэсэн үг л дээ. Хамтлаг гэдэг чинь цомгийн ажилдаг нэгэн зэрэг орж хамтдаа дуусгах ёстой. Ийм л үж хамтлаг байна. 2000 онд гаргасан BTNH Resection цомог нь ганцхан сарын дотор платинум шагнал авсан байна. Гэвч нэг нь сингл хит болсонгүй. Иймээс Flash Bone бусдыгаа жинхэнэ хөгжим хийхин оронд рэп хог хийж байна гэж гомдолж эхэлсэн байна. Мансууруулах бодисыг удамжинд олон төрлөөр зарж байна. Би ширмийг татдаг болсон л доо. Би тамхины төрлөөс ширмийг сорох дуртай. Бас шингэн BCP-тэй холсон тамхинд их дуртай. Ширм гинүү юу гинүү хамаагүй олон хүн татдаг болсон. Эргэж гарнаа л гэж байдаггүй бүр өөхөх шахсан. Хэцүү. Флэш яаш өөрчлөгдөж уйлж унждаг болсон. Овоо ухаантай байж байснаа гинтэл эргүү галзуу болчихсон. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Юурээс ойлгоогүй. Дүү маань коллежид сурдаг, давгүй л дуулдаг. Жинхэнэ рэпер байсан л д. Гэтэл миний дүүг мансууруулах байдас авч одох гээд хэцүү л байсан. Тэсрэх бодистой холбоотой хэрэгт татагдлаа. Дээр нь хууль бус галт зэвсгийн хэрэг нэмэгдсэн байна. Найзыгаа AK-47-оор ална гэж замд хэлж байгаад баригдсан Флэш ямар ч аргагүй байдалд унлаа. Би дүүгээ шоронгоос батлан таалтаар гаргах гэж маш их мөнгө цуглуулсан. Нэг удаа ороход 50,000-ыг, дахиад ороход 50-ыг, дахиад ороход 50-ыг гэдэл их мөнгө өрсөн. Дүү маань ойлгосон ч юм уу, гүү ч юм уу. Бүү мэд. Чадах бүхнээ л хийсэн. Ойлгож байгаа үстэй. Дүүгээ хажуудаа авахын тулд хамаг арга барс. Тэгээд л дээр 7 дугаар сарын 14-ний амралтын өдөр Флэш хөршдөг ам өрөөж маргаан улам хурцдаж өөр хэрэг үүслээ. Тэр хар өглөөнөөс эхлээд миний өмчөөр тэнүүчлээд байснаа хэрүүл үүсгэсэн. Намаа гэртээ эхнэртэйгээ байхад тэр залуу манай гэрийн цонхоор шагаж энүүгээр тэрүүгээр хисээд байхад нь миний уур хүрсэн л дээ. Би өөр яах вэ? Яаж дэсэх юм? Тийм ээ. Флэшийн ярьж байгаагаар тэр өдөр бие махбодд нь хохирол учруулаагүй. Харин шүүхээс тэрнийг аминд халтаа зэвсгээр занал хэлснийг тогтоож, хууль бус галт зэвсэг хэрэгэлсэн гэж Флэшийг шоронд 10 жил хорих ялаар шийдэглээ. Тэр хэрэг гарахад шүүхээс ямар ч өршөөл үзүүлэхгүй байхаар шийдвэрсэн л дээ. Магадгүй олон удаагийн хэрэг сэтэрсэн үйлдэлийн тэсээгүй л байх л да.
Би тэгэд арай өөрөөр хандаж болох байсан л да. Гэтэ би хэтэрхий төвчээргүй ажилласнаас болж хариугаа амссан. Шангаа хүрдсэн гэхэд болно л доо. Би хүүхэд чиг зурхрахаас өөр ялтаж үлээ. Хэнээс ч илүү хайрладаг дүүгээ ял сонсхийг харах ямар ойлог байх вэ? Бид нар хаанаас гаралтай намаагүй. Муухай газараас гаралтай байлаа гэд гэмт хэрэгтэн бол шорон суух алба байхгүй шүү дээ. Ой үний л асуудлаас л болно. Миний амьдрал тохиосон хамгийн хэцүү хэрэг нэгэнт болсон болохоор тэсэд гарахаас өөр аргагүй. Гаргасан алдаанаас суралцаж цааш явахаас өөр ямар ч сонголт үлдээгүй. Би Флэшиг шоронд суух хооронд Boom Taxi-ийн үлдсэн 4 гишүүн уран бүтээлээ үргэлжлүүлж Ruthless-тэй хамтран 5 дахь цомог Tag World Order-ыг дуусгасан байна. Энэ цомогт орсон дуучин Phil Collins-тэй хамтарсан Home single нь рэп чартуудад хит болжээ. I've been stuck in the struggle and I've been wondering if I'm ever gonna bubble. I'm getting caught up in the tough instead of using my muscle. And every time I extend my heart to my mother, caught up in the game. Now I'm back up in the hustle. But I'm never sitting the one. If the for my number, if it wasn't for the pump up fam in this world where nobody don't give a damn. But I'm still a man. Phil Collins-тэй хамтарсан Home дуу маань миний хамгийн дуртай дуу. Home дуунд Phil Collins хамтарсан нь асар том давуу тал болж өгсөн л доо. Энэ дуунд би өрөөч их дуртай. Их сайхан дуу. Lord, please take me home. Come and take me home. Тэрэнд дуугийн сонсоход даа давуулж явсан. Тэгээд энэ аяыг хамтарч гоё дуу хий гэж ярьсан юм л да. Үнэндээ дуу маань бидний бодож байснаас хэд дахин гоё болсон. Дуугаа дүрсжүүлэх тал дээр ч гэсэн найрсгаар зөвшөөрч альваа зүгээр л дүрсжүүлээ гэж уриалга гаргасан. Энэ дуунаас Boom-ыг бүрэн утгаар нь мэдэрдэг юм. Юу гэхэд үнэ гэхээр Boom-ыг тэндээс л мэдэрнэ. Phil янзтай дуулсан уйтгар гүнгийн тухай хэрнээ их дайжгүй болсон. Их гайхалтай. Busy дахиад л хэд дууны клипэнд оролцъё гэсэнгүй. Би тэгэхэд байнга согтуу мансуурдаг байсан болохоор клипний зураг авалтанд оролцох боломжгүй байсан л да. Дэрнийг оролцоогүй гэдэг бид дургуулгээгүй л тийм үү бодоогүй. Зүгээр л уучлсан. 2003 онд Boom Taxi-ийн хамтлагийнхаа нэг гишүүн Busy гаргаж яваагаа зарласан байна. Тэгэхэд Busy ч галзуу юм шиг дураараа аашилж өгсөн болохоор бид тэрнийг одоо хангалттай болно гэж үзсэн л дээ. Одоо болно гэж хэлсэн. Бидний үгийг авахаа болж элдв хэрэгт нэр нь холбогдох нь X-ч Boom-ыг эргэн нэг баг болоход X-аад учруулж байсан. Би виш Boom-ыг shotgun-аар санамсраггүй буудчихсан. Тэр нэг машин бариад явж байсан чинь гинт пан гэдэл буудсан л да. Гэхдээ хөлөнд нь онсон. Хөгшөө чи намайг буудчихлаа штэ гэсэн чинь би мдэггүй л гэсэн л дээ. Миний чиг дүнгэнэ дэм сонсогдохгүй байсан. Би тэгэд одоо яах вэ гэж асуусан чинь шууд эмнэлэг орё гэж байна лээ. Тэгэд эмнэлэг дээр очиод би чи намайг буудаагүй шүү л гэж байна. Дөрвөн удаа платинум хүртсэн цомог гаргасан ч 2000-ад оны дундуур Boom Taxi and Harmony бараг л тарчсан юм шиг чим энергүй байлаа. Нэг гишүүн нь шоронд нөгөөхийг хамтлагаас хөөж гисэн Boom Taxi-ийн үлдсэн 3 гишүүн урлаг орхих гэж яарсангүй. Крэлэй бид гурав юу ч хийсэн хамт байхыг хэрмэлцдэг. Гудамжинд байхдаа ч цаг үргэлж хамт байдаг байлаа шүү дээ. Ямар ч хэцүү байсан санаа нэгтэй л байна. Ингээд гуруулаа нийлж угаад 2006 онд Tag Stories-ийг гаргажээ. Харин жилийн дараагаар Street and Loyalty гаргасан байна. Продюсеруудын тусламжтайгаар хамтран ажиллах хүрээгээ тэлж Akon-тэй хамтран I Tried single-ийг гаргажээ.
Хейкэн сонсогчдод юу сонсохыг хүсдгийг, ямар темпээр дуугарахыг, юу хэлхийг гээд Boom Taxi ертөнцид бичлэг хийхин тулд юу шаардлагатай тэр бүхнийг мэддэг байсан л да. Бүгдийг л мэднэ. Like I'm taking 5 steps forward and 10 steps back. Trying to get ahead of the game, but I can't seem to get it on track. And I keep running away the ones that say they love me the most. And if you listen Эйтрид дууны хэсэг бүрийг наривчлан авч үзэх юм бол хамтлагийн гишүүд тухайн үед ямар амьдрал үзэж туулж байгаа сэтгэлийнхэн хүнээс үннээр нүгүүлсэн байдаг. things won't change. I'm stuck in the game. As soon as I get out, it keeps pulling me back. Got me doing dirty. So used to this hustle money that I don't understand. No 9 to 5 work. Studied on the streets. Hustles know what I mean. Hustles ballers before us. I'm trying to make that major league. Үнэн зөв шудрах ёс, үнэн сэтгэлийг дуулсан тэр дуу нь өөрөө үнэн байсан болохоор маш их амжилт дагуулсан. I Tried дуу топ 100-ийн 6 дугаарт бичигдэж, сүүлийн 10 жилд хамгийн дээгүүр байр эзэлсэн сингл болсон байна. Хүмүүс дуугмаа сонсчод Boom Taxi-г гурвуулганы байж янзтай дуу гаргасан байна гэж шүүгсэн. Тэгэхэд бүх зүйл яг л нэг тойрогт ороод тасралтгүй эргэж байгаа шиг л санагдсан л да. 2008 онд 8 жил хүмүүжсэн Flash Boom шоронгоос суулгагджээ. Тэрний гарч ирэхэд Crazy Wish, Crazy Busy нар тосч явсан байна. 10 гаруй жилийн дараа Boom Taxi эргэн нэгдэж байгаа нь энэ юм. Bone Thugs' first true reunion in nearly a decade. Би шоронгоос гарахаа мэдэж байсан чи Crazy, Lakey, Busy, Wish бүгдээрээ л ирсэн байна гэж бодоагүй л дээ. Манайхан бүгд ирсэн байсан. Үнэхээр гайхалтай. 10 жилийн дараа дахиад бүрэн бүрэлдэхүүнээр уулзна гэдэг бол гайхалтай явдал л да. Сэтгэл хөдлөлч нулимс туслуулахгүй байхын аргагүй. Би мансуурсан ч гэсэн сэтгэл хөдлөлсөн. Би тэнд байхдаа бясалгал хийж, уншиж, судалж, эрэг зүйлэн бодож, дасгал хийдэг байсан минь намайг дахиад хөл дээрээ босгоод их тус уулсан. Бас шоронгоос гарч ажилдаа шууд орох боломжийг олгосон нь замыг минь зааж, алхан бүрийг минь түшиж өгсөн тэнгэрлэг зүйл байсан. Би өөрөөрөө бахархаж байна. Багч болов зүйлийг ухаарч ойлгосон. Where the money makers? Yo, Where the fiends at? all the hustlers, let's get it in like this. Come on. 2013 он Rock the Bells хип-хопын урсгалыг өөрчлөхөөр 20 жилийн өмнө Кливлендээс гарч ирсэн Bone Thugs and Harmony тайзнаа гарч байгаа нь энэ. Бүрэн бүрэлдэхүүнээр шүү. Дахин нэг удаа. Хамтлагийнхан маань надгүйгээр бас Busy-гүйгээр баггүй хугацаанд өмнө нь хийж байсан зүйлээ тасралтгүй өргөжлүүлэн авч явсан. Хэрвээ бид нэг-нэгээр явсан бол Bone Thugs-ийн хүрсэн газарт хүрэхгүй л байх байсан л да. Flash-ийг шоронгоос гарсны дараах он жилүүдэд ч Boom Taxi-ийн зам дардан байсангүй. Тэд 9 дэх цомог Юни 5-ыг 2010 онд гаргалаа. Энэ цомог дээр Эрдэнэ хамтлагч продюсер DJ Unique ч бас ажилласан байна. Гэвч борлуулалт нь урам угаллаа. Бид өөрсдийнхөө уран бүтээлч чанарыг дэмий зэврүүлэхгүй байх арга хайж байсан л да. Тэхийн тулд өөрсдийнхөө дуртай, өөрсдийн үүсгэсэн стилээр дуулах. Гэхдээ бид нар тийм цай уран бүтээл гаргах хэмжээнд бэлэн болоогүй байсан бол л да. Эргэж бодоход тийм л байна. Тэрнээс гадна Crazy, Lazy хоёр хамтлагаа орхих тухай сураг гарч байсан юм. Гэхдээ хараахан тийм зүйл болсонгүй. Бид одоо ч хамтлагаа их хөлөг шиг л үздэг. Бид юугаар эхэлсэн тэрнгээрээ л явах ёстой шүү дээ. Гэхдээ бид борлуулалтаа нэмэгдүүлэх чанартай ажил хийх ёстой. Энэ чинь менежментийн асуудал болж өгч байгаа юм. Тэр үед намайг Boom-наас гарах гэж байна гэдэг цуурхалт харахад миний сэтгэл хүндэл тулсан л да. Би өөрөө Boom байж Boom-ыг яалаа гэж орох юм. Им байж болохгүй. Тийм биз дээ. Boom Taxi ингээд дахин нэгдэж уран бүтээлээ гаргаж эхэллээ. Энэ он жилүүдэд Busy Boom ч гэсэн хувийн уран бүтээлээ гаргасан байна. Би арих мансууруулах бодисыг зах замбараагүй хэрэглэж сүүлдээ 50-60 хилдэ болтлоо турс. Дээврээс шал руу унах шиг л гундаж явлаа. Гэхдээ би ингэж доош орж болохгүй шүү дээ. Boom Taxi-ийн 2013 онд хийсэн Rock the Bells тоглолтын дээр хуучны нэгэн найзыгаа урьж оролцуулсан байна. Тэднийг гаргаж ирж чирч явсан Easy-ийг холограмын аргаар тайзан дээр гаргажээ. Тэр олон жилийн дараа Easy-тэй тайзан дээр дахин гарахад сайхан байсан. Ягаад гэвэл амьд байхад нь хамтарч олон тоглолт хийж амжаагүй шүү дээ. Би тэдний хөгжим чанараа алдахгүй гэж боддог. Тэглэж цаашдаа хэдэн жил зуурайдахыг
Хэлж мэдэхгүй шүү дээ. Хэн ч хэлж мэдэхгүй. Тэдний амьдрал тэр чигтээ туршлага. Тэдний амьдрал бол хэр ургийн хүн туулж урахааргүй тонцлогоотой зам шүү дээ. Би тэднэр бахархаж баярлаж явдаг юм. Учир нь тэд үзэж туулсан амьдралаа зүрх сэтгэлээрээ асар их хайраар хөгжмөдөө шингээж өгдөг юм. Бид бол зохион бүтээгчид, хууль зөрчигчид гээд дахин давтагдчихгүй байж чадсан гэж боддог юм аа. Бид анханаас хамтдаа байсан. Өөрсдийн гэсэн хөгжмийг бий болгож чадсан болохоор тарж салахгүй чаддгаа л хийх ёстой. Boom Tax and Harmony-гийн тудлах цэг нь дан ганц хөгжим биш ээ. Бид магцуус нөхөрлөөр холбогдсон хүмүүс болохоор уран бүтээл хийхгүй байсан ч гэсэн нэг нэгнээсээ эзэж явахгүй. Үргэлж хамтдаа байна. Бид юу юунаас илүү бие биенээ л хайрлан. Бидний хамтдаа үзэж туулсан амьдрал өнөөдрийн бидний хүмүүжил, бидний хөгжим, хамтлагийг бий болгосон шүү дээ. Boom Tax and Harmony гэдэг хамтлагийг байгуулсан залуус сэтгэл нэгтэй. Бүхэн өгтлийн хамтарч, бүхэгтэй хүртэл хамтдаа нэг авсанд орно. Тийм ээ, бид хамтдаа.